За ТЭМ телевизийн үзэгчдийн оройн амрыг ирье. За бид нар 7 хоног бүрийн 5 гаругийн 21 цаг 20 минутаас эрхлэн явуулдаг Монголоо шинжлэлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За бидний өнөөдрийн нэвтрүүлэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн төслийн удирдагч Алтан Туяа. За нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ганц Цэг. Улсын хурлын гишүүний зөвлөх Отхон Жаргал. За Эрдэнэ миний бие ингээд бид хэд өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар оролцож байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань гол сэдв үндсэн 3 батлагдсан буюу хилцэгдэж байгаа 3 хуулийн төсөл дээр ярилцахаар ингэж тогтсон. За нэгдүгээр 95 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зориуг арилгах энэ хууль сая ээж тус чуулганаар батлагдлаа. За энэ хууль батлагдсан гарснаар 168 мянган иргэний тэтгэврийн зориуг арилгах юм эргэцэн боломжийг бүрдүүлж байгаа. За хоёрдугаарт ажилласан жил тэтгэврийн дадлын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай хуулийн төслийг мөн их хурлын дараад өргөн барилаа. За энэ хууль ямар ач холбогдолтой талаар товч ярилцъя. За 3 дугаарт нь иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилэн найруулсан төслийг мөн өргөн барьсан байгаа. За мөн давхар засгийн газраас энэ хуулийн төслийг давхар өргөн барьсан байгаа. Тэгээ энэ хоёр хуулийг хамтдаган хэлэлцэх шийдвэр бол их хурлаас гарсан. Ингээд энэ хилцүүлгийн шатнд байгаа энэ хуулийг мөн ярина. Ингээд энэ дээр бид хэд үзэгчтэйгээ хамтарч энэ сэдвийг хөндөж ярих юм аа. За өнөөдөр энэ 95 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зориуг арилгах асуудлууд энэ 95 оноос хойш нийгэм даатгалын шинэ тогтолцоо бүрдэж бий болсон цагаас эхлээд энэ хил ам тасраагүй. За засгийн газар нийгмийн хөтөлбөрийн яам, за нийгэм даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэврийн зориуг арилгах тал дээр бол удаа дараагийн арга хэмжээ авчижсэн. За миний санджаагаар 6 удаагийн арга хэмжээ авсан санагдаж байна. Хамгийн сүүлд 2007 онд итгэл зүйрээр 200 дахин өсгсөн итгэл зүйрээр нэмсэн баг тийм ээ. Ингээд тухайн үед бол тэтгэврийн зориуг бол нэлээд ойртуулсан. Зөвхөн харамсалтай нь сүүлийн 5 жилд үндсэндээ тэтгэврийн зориуг арилгах тал дээр тодорхой дөрвтэй арга хэмжээ авчиж чадаагүй. Тэгээ ер нь хууль эргэцэн орчин байхгүйгээс болоод энэ тэтгэврийн зориуг арилгах асуудал бол нэг мөр шийдэгдэх ийм эргэцэн боломжгүй байсан. Тэгээд энэ 95 оноос өмнө тэтгэврт гарсан буюу 95 оноос өмнө авчижсэн цалин өснөөсөө тооцож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн нийт 168 мянган ихний иргэний энэ тэтгэврийн зориуг арилгах энэ хууль батлагдсанаар эргэцэн бодит боломж бүрдсэн гэдгийг бас энд хэлхэн зүйтэй байх. За тэгээд манай нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр төлөөлж оролцож байгаа эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ганц Цэгээс зүгээр яриагаа эхлэе. За тэгээд тэтгэврийн зориуг арилгах энэ хууль батлагдсан нь ямар үр дүнтэй юм бэ? Ер нь энэ талаар та өөрөө юу гэж бодож байна? За энэ 5 сарын 1-ээс эхлээд энэ хууль хэрэгжиж эхэлнэ. За тэгээд хүмүүс энэ нэг ойлголтын зөрүү бас яваад байна. 2012 оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг бас баталсан байгаа тийм ээ. 2 сарын 1-ээс 35 мянгаар нэмэгдээд 5 сарын 1-ээс 23%-аар нэмэх. Ингээд үндсэндээ бол тэтгэврийн нэмэгдлийг бол энэ 5 сарын 1-ээр нэмж дуусгаар. Тэгээ яг энэтэй зэрэгцээ тэтгэврийн зориуг арилгах хууль батлагдаж гарсан. Энэ хууль маань 5 сарын 1-ээс бас хэрэгжинэ. Тэгэд энэ хуулиудыг бас иргэд маань дотор нь хольж ойлгоод байна л да. Энэ дээр та бас ялгаатай талаас нь тайлбар хийж ярих уу? Тэгэхээр тэтгэврийн зориуг гэж бол ямар ойлголт вэ гэдгийг бас өөрийнхөө бодож байгаагаар тайлбарлая гэж ингэж бодож байна. За 1995 оноос нийгмийн даатгалын шинэ харилцаанд орсон. За энэ хугацаанаас өмнө бол ажиллагчид маань тухайн ажиллаж байгаа байгууллага компани цалингийн сангасаар шимтгэл төлөө явдаг байсан. За 95 оноос хойш шинэ тогтолцоонд шилжснээр ажил олгогч, даатгуулахаас гадна хувь хүн иргэн ажилтан өөрөө шимтгэлээ төлдөг энэ тогтолцоонд шилжсэн. Тэгэхээр 95 оноос өмнө хойно өнөөдөр тэтгэврийн зориуг яагаад ингэж гараад байна вэ гэхээр яг энэ хуучин шинэ тогтолцооноос гэдэг юм хугацааны хувьд яг ижил ажил мэргэжлээр ажиллаж байсан хүмүүс за хугацааны хувьд мөн ойролцоо жишээл 30 жил ажилласан бол 95-наас өмнө тогтоолсон хүн 30 жил хойно тогтоолсон хүн 30 жил
энэ одоо юу гэдэг үзүүлэлтүүдээрээ ойролцоо байгаа хүмүүсийн тэтгэврийн хэмжээ одоогийн байдлаар зөрүүтэй байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол 95-наас өмнө ажиллаж байсан багш за одоо 2012 онд багшаар ажиллаж байгаа цалингараа тэтгэврээ тогтоолгож байгаа хүний хоорондын тэтгэврийн зөрүү бол зөрүүтэй байгаамаа. Тэгэхээр энэ тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүд бол авчижсэн, хийгдчихсэн зөрүү бол арилгахтай холбоотой. Ер нь бол тэтгэвэр маань өөрөө тухайн хүний авчижсэн цалингаас шууд хамааралтай байгаа. Тэгээ шимтгэл төлсөн хугацаанаас. Тэгэхээр энэ цалинд өнөөдөр мэдээж 95-наас өмнөх цалингийн төвшин, өнөөдрийн цалингийн төвшин ямар хэмжээтэй, ямар ялгаатай байгаа юм бэ гэдгийг мэдээж арилгаж байжж тэтгэврийн зөрүү гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр одоо энэ батлагдсан хууль маань яг энэ асуудлыг бас хүндсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэтгэвэр бодох цалинд итгэл зүйр хэрэглэе. Итгэл зүйрээ одоо 2007 оноос хойш батлаагүй энэ хугацааны 5 жил болчлоо. Тэгэхээр энэ итгэл зүйр маань өөрөө одоо үнэхээр зогссон одоо хэмжээний хувьд бол шаардлага хангахгүй юм байдалтай байгаа учраас хуулийн хүрээнд итгэл зүйрийг шинжлэх ажлыг бол хийх ёстой гэдэг энэ асуудал нь бол үндсэндээ шийдвэрлэгдсэн. За хууль маань 5 сарын 1-ээс эхлээ хэрэгжинэ. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам, нийгмийн даатгалын ерөнхий газар дээр энэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг бол үндсэндээ эхлүүлээд одоо яг хийгдэж байна. Ажлын хэсгүүд гарсан байгаа. Яам дээр гарсан, ерөнхий газар дээр гарсан. Тэгэхээр энэ дээр бид нийт одоо тэтгэвэр авагчдынхаа тэр дундаа 95-наас өмнө тогтоолгосноос гадна өнөөдөр тогтоолгож байгаа ч гэсэн 95-наас өмнөх цалингаараа тогтоолгож байгаа. Энэ бүх хүмүүс тооцоолж одоо тэтгэвэр авсан. Энэ хүмүүсийг бүгдийг нь одоо нэг үрчлэн мэдээллийн санд байгаа тэтгэвэр авагчдынхаа одоо энэ мэдээлэл дээр ажиллаад цалингийн өсөлтийн өнөөдөр ямар хувилбараар хийвэл одоо өнөөдрийн тэтгэвэр авагчтайгаа ойролцоо төвшөнд хүрэх нь вэ гэдгийг маш олон хувилбараар хийгээд итгэл зүйрийн төлшин одоо зөрүүн дээр бодит жишээ хэлдэг. Жишээ нь одоо түрүүн бид нар ярилцчихсан нөгөө отхон жаргал багангийн одоо багшийн тийм ээ тухайн үед авчирсан цалин, өнөөдөр авчирсан цалин тийм тоо хэмжээнд дээр жишээ аваад хэлдэг. Жишээ нь за энэ бол ажил мэргэжлээс шалтгаалж байгаа гэдгийг бас бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр зэрэг багангийн багш хэрвээ 95 оноос өмнө тухайн хүний тэтгэвэр маань 137 мянгаар тогтоогдсон байгаа бол 95 оноос хойш буюу одоо тэтгэврийн тэтгэврийн тогтоох шинэ аргачлалаар энэ хүн одоо 95 оноос хойш яг ижилхэн жил ажилласан багш нар бол 184 мянган төгрөгийн цалин авч байгаа шинэ. Тэгэхээр энэ хооронд гарсан зөрүүг энэ одоо хуулиар зохицуулах эрхцэн орчмоос бүрдэж байгаа гэдгээр бол том ач холбогдолтой. Тэгэхээр энэ одоо зөвхөн бид нар багангийн багштай жишээ авч яриад байгаа болохоос биш одоо ер нь бол одоо тухайн үед 95 оноос өмнө төсвийн байгууллагад ажиллаж ирсэн. Энэ 95 оноос өмнөх хүмүүс маань дийлэнхэнд улсын тийм тухайн одоо нийгмийн тогтолцоон тийм байсан. Төсвийн буюу улсын байгууллагад ажиллаж ирсэн улсууд байгаа. За 95 оноос хойш одоо жишээ нь энэ одоо тэтгэврийн зөрүү гэж яриад байгаа зүйл маань голцоо одоо эмч багш тийм ээ одоо төсвийн мэргэжлийн байгууллагын одоо төвшөнд ажиллаж ирсэн улсууд их яригдж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол тэгээ энд харгалзах гол үзүүлэлт нь болохоор нэгдүгээр ажил мэргэжилт ажиллаж байсан. Тэгээд хоёрд харгалзах зүйл нь ажилласан жил нь тэнцүү байх ёстой. Тэгээд за одоо бүр яг 1-2 өдрийн зөрүү бүх биш гэхэд ойролцоо байх ёстой. Гуравдугаарт одоо тэр авчирсан цалингийн бас тийм ээ үзүүлэлтүүд байгаа тийм ээ. Тэгээд энэ одоо асуудлууд дээр харгалзаад үнэхээр одоо энэ хуулийг одоо анх боловсруулад хилцүүлгийн шатанд явж явах үед бол над дээр жишээ нь маш олон иргэдээс санал хүсэлт ирсэн л дээ. Яагаад 95 оны 1 сарын 1-ээс өмнө тэтгэврт гарсан зөвхөн тэр одоо иргэдийн асуудлыг яриад байгаа юм бэ? Би жишээ нь одоо 96 онд юм 97 онд тэтгэврт тогтоолгосон. Гэхдээ 95 оны 1 сарын 1-ээс өмнө авчижсэн цалин ус ажиллаж исэн жилээрээ тооцоолж би цалингаа тогтоолгосон. Бишээ тэтгэврээ тогтоолгосон тийм ээ. Гэтэл яагаад миний энэ асуудлыг хилцэхгүй юм? Яг адилхан шүү дээ гэдэг. Тэгээ ажлын хэсгийн явцад яг энэ асуудлыг маш олон иргэдээс санал ирсэн учраас бид нар ер нь энэ бол зөв зүйтэй санал юм байна гэж үзээд ингээд эхлээд бол зөвхөн 95 оноос өмнө тэтгэврт гарсан тийм ээ 90 мянган хүний асуудал ярьж байсан бол 95 оноос хойш тэтгэврт гарсан гэхдээ 95 оноос өмнөх цалин ажилласан жилээрээ тооцоолж тэтгэвэр тогтоолгосон иргэдийн одоо судалгаа хийсэндээ нийтдээ 81 мянга орчим хүн энд хамрагдсан л да. Ингээд одоо өнөөдөр бол энэ хуулиар бол 168 мянга орчим иргэн энэ одоо тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгцээ орчинд одоо бүрдэж байгаа. Тэгээ энэ одоо асуудал маань 5 сарын 1-ээс эхлээд хэрэгжих юм.
Тэгээ энэ дээр манай иргэдэд түрүүн би бас ганц цагтаас сууж илаа. Нэг ойлголтын бас нэг жоохон зөрүүтэй байгаад байгаа. Тэрний өгөхөр 2012 оны улсын төсвийн хуулиар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх энэ одоо хууль батлагдсан шүү дээ тий. Тэгээд тэтгэвэр маань 2 сарын 1-ээс 35 мянган төгрөгөөр 5 сарын 1-ээс 23 баха тийм ээ. Нэмэхээр энэ бол тэтгэврийн нэмэгдлийн тухай асуудал тийм ээ. Тэтгэврийн зөрүү бол энэ сая ээлж тус чуулган батлагдсан энэ одоо 95 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулиар өөр зохицуулт явуулж байгаа тийм ээ. Тэр тэтгэврийн нэмэгдэл бол одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган иргэн байна тийм ээ. 304 мянган иргэнд хамаарах асуудал. Энэ тэтгэврийн зөрүү арилгах асуудал бол 168 мянган иргэнд хамаарах асуудал юм гэдэг бас товч одоо иргэдтэй маш сайн ойлгуулж хэлэх зүйтэй байх гэж бодож байна. За энэ дээр өнөөдөр 3 сэдв бид нар ярина. Тэгээд энэ тэтгэврийн зөрүүний тухай асуудал маань нэгэн тухайчлагдаад батлагдаад гарцсан. Одоо хэрэгжих шатндаа ингээд нийгмийн амгалан хөтөлбөрийн яам, нийгмийн нотлын ерхий газар бол бэлтгэл ажлаа хангаад ажлын хэсгүүд томилогдоод ингээд ажилдаа орсон гэдэг нь сая манай ганц дараах хэллээ. Гэхдээ энэ дээр би нэг зүйл бол сэтгэл тайван байгаа. Тэрний өгөхөр шинээр одоо судлаах шаардлага байхгүй. Ягаад гэвэл эдгээр иргэд маань бүгд тэтгэврээ тогтоолгоцсон. Одоо бол тэтгэврээ аваад явж байгаа бүгд бүртгэлтэй байгаа учраас эдгээр иргэдийн тэтгэврийн зөрүүг тооцоход бол нэг хүндрэл гарахгүй баха гэж ингэж найдаж байгаа. Тийм учраас энэ одоо тэтгэврийн зөрүүг арилгах асуудал маань цаашдаа бол маш богино хугацаанд тийм ээ одоо хүндрэл багтаагаар шийдэгдээд явах боломжтой гэж ингэж ойлгож байна. За хоёр дахь асуудал байгаа энэ ажилласан жилийг одоо ажилласнаар ажиллаагүй одоо тасарсан жилийг ажилласнаар тооцох тэтгэврийн дадлын одоо шимтгэлийг нөхөн төлөвлөх хэдэр эргэцсэн орчныг бий болгох энэ хуулийн төслийг би сая 3 сард өргөн барьсан. Их хурлын дараад. Тэгээд энэ одоо хууль маань одоо ингээд энэ хаврын чуулганаар одоо хилцүүлэлт орно гэдэгт бол би найдаж байгаа. За энэ асуудал дээр одоо бүгдээрээ одоо яг нийгмийн хамгаалалтын чиглэлээр ажиллаж байгаасаа би бас алтантай одоо дараагаас нэг зүйл тодруулмаар. Ер нь зүгээр тэр нийгмийн тэр шилжилтийн үед энэ одоо тухайн үед одоо хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тийм ээ. Хөдөлмөр эрхлэх боломж нь өөрийнх нь гэм буруугаас шаагдсан иргэдийн тухайд танд одоо ямар ойлголт байдгийг юм тий. Одоо жишээ нь 90 онд ч одоо нөгөө төлөвлөгөөт эдийн засаг одоо коммунист социалист тогтолцооноос нөгөө зах зээлийн эдийн засаг тэгээд хүний эрх арчилсан тогтолцоороо шилжлээ шүү дээ. Тэгээд энэ хооронд маш олон зуун үйлдвэр зовоод хаалгаа гарсан, маш олон ажилгүй болсон тийм ээ. Тэгэхээр энэ ажилгүй болсон энэ эрсдлийг хэн харьцах хэвээр та энийг бол юу гэж бодож байгаа юм? Хувь хүн дээр ямар ч лсэн буулгаж бол болохгүй байх. Яагаад гэвэл тэр хүн ажилгүй болсон нь бол нийгмийн өөрөөс нь хамааралгүй шалтгаантай учраас тодорхой хэмжээгээр бол энийг бол төр тухайн үед одоо төр засаглах юм уу да хариуцлага нь өөрхөл байх л та. Хувь хүн дээр болохоор асар их одоо хохирол бий болоод байгаа юм л да. Тэр хүн одоо тэтгэврээ тооцоолох ямарч боломжгүй болчтой. Эргээд одоо төрд ажиллах гэхээр нас нь явцсан байдаг. Тэгээд одоо маш цөөхөн жил ажилласнараа тэр хүн тэтгэвэр тогтоолно гэхээр бас их дэндүү бага мөнгө болчиход байдаг. Тэгээ тийм зовлонтой хүмүүс их л байх шиг байдаг. Тэгээ би бодохдоо бол ямар нэгэн байдлаар одоо хэрэг тэр хүн одоо тодорхой хэмжээний бас орлого олж болцоотой байгаа юм бол яагаад тэр орлогоосоо бас нөхөж төлөөд тэгээ дараа нь тэтгэврийнхаа насан дээрээ тэрийг одоо тэтгэвэр хэмжээгээр авчих болцоо байдаг бол зүгээр юм. Би тэгтээ бол сайн итгэл байна л да. Тэгэхээр энэ дээр би зөвхөн нэг статистик үзүүлэлтийг хэлээ л да. 90 онд яг одоо 90 оны тухай ажилгүй иргэдийн тоо 68600 байсан юм байна. 91 онд 109000 байсан юм байна. 92 онд 244600 байсан юм байна. 93 онд 284000 болж өссөн байна. 94 онд бүр 316000 болж өссөн байгаа байхгүй. Тэгээд энэний дунджийг ингээд аваад харахаар 250-аас 260 мянган иргэн ажилгүй байсан гэсэн юм статистик судалгаа гарч байна л да. Тэгэхээр энэ иргэдийн ажилгүй байсан нь энэ иргэдийн буруу юм уу? Эсвэл тухайн үед одоо Монголын төр тийм ээ энэ иргэдийг ажилтай байлгах тийм ээ одоо орлоготой байлгах энэ одоо зохицуулт их үүрэгтэй байсан уу? Та энийг одоо нийгмийн даатгалын байгууллагад оноо удаан жил ажилласан үед юу гэж үздэг юм ганц зэрэг тийм. За тухайн үедээ нийгэм эдийн засаг одоо тэр чигээрээ л өөрчлөгдсөн л дээ тий бид нар бүгд мэдж байгаа 90-ад оны үед. Тэгээд улсын үйлдвэрийн газрууд хөгжлөгдсөн. Тэр үед
ажилтаа байсан хүмүүс өөрийн одоо ямар нэг юу гэдгийг мэдлэг өөрийн санаачлахгүйгээр санаач өөрт нь бол ямар ч хамааралгүй байдлаар одоо ажиллах өөрөөс нь одоо үйл шалтгаалж байгаа тийм. Аргагүй одоо нөхцөл нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал үүссэн. Тэгээд ажилгүй болсон юм одоо хүмүүс таны одоо хэлж байгаа 310 мянган хүн гэхээр нь бол үнэхээр олон хүний тоо бол харагдаж байна л да. Тэгэхээр энэ чиглэлээр бас зөвхөн нийгмийн даатгалын байгууллагад ажилладаг хүний хувьд бол мэдээж энэ маш олон хүний нийгмийн баталгаа гэдэг ингээд одоо ярил том асуудал шүү дээ. Тэтгэвргүй болно гэдэг чинь тэтгэвэр гэдэг маань юу вэ? Ирээдүйд тэр хүн хөгшрөх үедээ хөдөлмөрлөх чадваргүй болох үедээ амжиргаа залгуулахыг хүсвэр гэдэг. Гэтэл энэ одоо буруутай үйл ажиллагааны сулууд энэ хүмүүс маань ийм байдал хүрч чадахгүй байна гэдэг маань мэдээж одоо индустрийн оролцоо бас байж иж энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх ёстой хаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас одоо хүний хөгжил сангийн хишиг хувь гээд бас яаж яхад нийгмийн даатгалын байгууллага тооцоо судалгаа хийж исэн. 1 сая төгрөгтэй холбоотой хүний хөгжил сангаас өгөх 1 сая төгрөгийг нодлон 11 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр одоо 600 мянган хүнийг хүний хөгжил сангийн хишиг хувь хүргэсэн шүү дээ. Тэгэхээр энэ сая төгрөгийн одоо тэтгэврийн даатгалын шимтгэл хэлбэрээр тэ хөдөлмөрийн өсний доод хэмжээс ингээд бодохоор 5 орчим жилийн хугацаа шаардлагач байгаа. Одоо өөрөөр хэлбэл тэр сая төгрөгийг жил рүү шилжүүлэхээр тэр ийм байдлаар тооцоо гэдэг ядаж энэ 5 жилийг энэ хүмүүст ингээд одоо нөхөөлөх юм тэ ийм байдлаар бид нар бас тооцоо хийгээд асуудал тавиад ингэж исэн. Зүгээр байгаагүй. Тэгэхээр энэ хүмүүсийн асуудал үнэхээр одоо хөндөгдөж яригдах юм чухал сэдв болмон л гэж ингэж бодож байна. Тэгэхээр манай утгын жаргал маань бас нийгмийн даатгалын нийгмийн хамгааллын салбарт он жил ажилласан. Тэгээд энэ одоо жишээ нь энэ 90-95 онд энэ нийгмийн шилж төлөвлөгөөний явцад ажилгүй байсан иргэдийн одоо энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ? Та энэ яг ямар сонирхолтой одоо жишээ нь таны бодлоор тийм ээ? За 90-95 онд бид бүхэн нийгмийн шилжилтийн үе гэж үзэж байгаа. Нөгөө талаар 95-аас 2000 он маань өөрөө нийгмийн даатгалын шинэ хэрэгцээ хууль тогтоомжууд хэрэгцсэн үе гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө нийгмийн бөгөөд одоо хэрэгцсэн шинжилтийн буюу шилжилтийн үеуд аль аль нь бол давхцсан үе байна гэж бас харагдаж байгаа. Тэгээд энэ тохиолдлуудад бол маш олон байгууллагууд, ялангуяа төрийн байгууллагууд бол татан богдсон, өөрөөс үл шалтгаалах нөхцлөөр маш олон залуучууд хөдөлмөрийн насны иргэд ажилгүй болсон, ажилгүй байгаа хүмүүс нийгмийн даатгалд ямар нэгэн шимтгэл төлөх эрхцэн орчин бас өрдөөгүй би өөрөөсөө орлогогүй байсан. Нөгөө талаар нийгмийн даатгалын байгууллага маань дөнгөж үүсчихсэн буюу байгууллагын хуулийн сурталчилгаа гэх юм уу ирээдүйн өөрөөсдийн одоо боловсрал мэдлэг бас энэ дээр бас дутуу байсан. Ийм шалтгаанууд бас давхар нөлөөлж байгаа мó гэж бас би үзэж байгаа. Тэгэхээр энэ үед бол маш олон салбарын маш олон мэрэгжлийн хүмүүс бол энэ хугацаанд бол хамрагдж байгаа. Жишээлбэл төрийн байгууллагаас гараад ганцхан 8 гэх юм уу хэдийгээр энэ хүмүүс ганцхан 8 хийж өөрсдийнхөө амьдралыг залгаж байгааг хэлж гисэн нийгмийн хөгжил бас тодорхой нэмэр оруулаад бидний хэрэгцээтэй байсан хүнс хэрэглийг бас хангаал явьжсэн хүмүүс гэж үзэж байгаа. Мөн түнчлэн ялангуяа зарим нэг хүмүүс гадаадын хөтөлбөр төслүүдэд ажиллаж байгаа явцад энэ шинтгэлээ төлж чадаагүй хоцорчдаг ч юм уу өөрсдөө бас төлөх сонирхолгүй ач холбогдлыг ойлгохгүй тийм тохиолдол асар их байсан. Гадаад байгаа иргэдийн хувьд одоо шинтгэлээ төлж чаддаггүй гадаад сурч байгаа оюутнууд гадаад ажиллаж байгаа Монгол иргэд шинтгэлээ төлж чаддаггүй асуудал өнөөдөр ч хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо тухайн иргэнээс өөрөөс нь үл одоо хамаарах шалтгаанаар тийм ээ яагаад одоо эдгээр иргэдийг жишээ төр өнөөдөр зохицуулт хийгээс болоод энэ иргэд өнөөдөр ажилласан жилд тасарч шээ. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийн асуудал хэрвээ энэ одоо энэ өргөн барьсан байгаа хуулийн таны саяын танилцуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төслөх боломж болон эргэцэн орчныг бүрдүүлж өгөхгүй юм бол энэ хүмүүс мэдээж ирэх бидний сайн мэд хувь тэнцвэрсэн тэтгэврээр гэх юм уу өөрийнхөө тэтгэвэр авах насыг хүлээгээд төрийн ерөөсөө төрийн ачаалал халамжийн тэтгэврийг л авах тийм л нөхцөл үүсэх гээд байна. Тэгвэл энэ хүмүүс маань өөрсдөө үнэхээр хөдөлмөр одоо тодорхой түвшинд эрхэлж байна. Тийм ээ тодорхой тэр 90-95-99-2000 оны хугацаанд л шимтгэлээ төлөөгөө буюу энэ
хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх хүн улмаас л байгаа болохоос ш яг л тэр халамжийн үнхээрэндийн зорилт бүлгийн хүмүүсийн нэг мөн үгүй юу гэдэг бас асуулт тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийн асуудлыг ямар ч байсан нийгмийн даатгалын тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг бас нөхөн төлөх тогтолцоог бол тодорхой хэрэгцэн хүрээнд хөндгөн зүйтэй болов уу гэж бодож байна. Ерхэд өөрсдийнхөө орлогоор одоо нөхөр төлөх асуудал яригч байна. Эсвэл нөхрөөс одоо нөхөр төлнө гэсэн юм яригч байгаа юм. Яг зөвхөн би энэ хуулийг санаачилж анх одоо гишүүдийн хамт боловсруулж өргөн барихтаа 90-95 онд бол нийгмийн даатгалын тогтолцоо байгаагүй тийм манай ч ерөөсөө тухайд бол эвсэн нэгдлийн зарчмаар зөвхөн одоо тухайд үйлдвэрч нийлэлийн байгууллагын ажлыг хийдэг байлаа шүү дээ үндсэндээ бол тийм ээ. Тэгэхээр энэ одоо 90-95 онд энэ ажил хөдөлмөр эхлэегүй 250-60 мянган хүний хувьд бол төрөөс ямар нэгэн тэр хүмүүст одоо нөхөн олгор олгох ч юм уу эсвэл тэр хүмүүсээс ямар нэгэн хувь хэмжээгээр одоо шимтгэл татвар авах ч юм уу тийм ийм асуудал бол байхгүй. Зөвхөн ерөөсөө энэ хүмүүст тэр 90-95 оны 5 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эхлэегүй байх тэр одоо тийм ажил хөдөлмөр эхлэх боломж олгоогүй. Зохицуулт хийгээгүй төр өөрөө өнөөдөр энэ алдаагаа засаад зөвхөн энэ надад 5 жилийн ажилснаар тооцоод тийм ээ. Эргэцсэн хувьд одоо баталгаажуулж өгөх хэрэгтэй. Ажилснаар тооцож. Тэгээ одоо тодорхой батламж өгдөг юм уу? Эсвэл одоо тухайн хөдөлмөрөөс одоо дэвтэр дээр нөхөн бичлэлт хийж өгдөг юм уу тийм ээ. Ингээд зохицуулт хийж өгснөөр энэ хүн бол тэр одоо та алдсан 5 жилээ бүрэн дотор тогтоолоход тооцоолох тийм ээ. Ер нь тэгээд ажилласан жил бас янз бүрийн ажил олгон тушаал дэвшигч байд юм уу? Янз бүрийн юм бас хэрэг болдог шүү дээ тийм. Ямар нэгэн тэр хүний ажилласан жил шаардлагатай асуудал үүсгэхэд тэр 5 жилээ ажилласнаар тооцсон тийм одоо эргэцэн одоо баталгааг л төр гаргаж өгөх хэрэгтэй. Энэ хууль маань өөрөө дотроо хоёр одоо өөр агуулгатай л да. Нэг нь 90-95 онд одоо ажил хөдөлмөр эхлэегүй эрхлэх боломжгүйс иргэдийн ажилласан жилийн нөхөн тооцох гэдэг энэ хэсэг байна. 95-аас 2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүйс иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрөөсний доод хэмжээс тооцож тийм ээ даатгуулагчийн өөрийнх нь төлөх 10% төлөвлөх замаар одоо нөхөн тооцох тэр хууль эрхцэн орчныг бий болгож өгье гэж. Ягаад гэвэл өнөөдрийн нийгмийн даатгалын хуулиар чинь нөгөө нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хоригдсан байна шүү дээ хуулиар тийм. Тэгээ өнөөдөр жишээ нь бүрэн ингээд тэтгэврээ тогтоолох гээд очиход ажилласан жил нь ганцхан сар дутагдсан тийм. Уйлаад явж байгаа хүнтэй би олон уулзж байсан. Би өөрөө энэ байгууллагын дарга байсан үнэ. Нэг жил дутуугаад одоо бачимдаад явж байгаа хүн зөндөөл таарлаж байсан. За тэртээ дэргүү 5 жил 10 жилээр минийх тасарцсан тэ хөрөхгүй юм чинь ингээд бүр цайрцсан тэ явж байгаа хүмүүс ч надтай зөндөөл таарч ирсэн. Тэгэхээр энэ одоо 95 онд тэр нийгмийн шилжилт төлөвлөгөөнийг дуусаагүйсэн. Хоёрдугаарт Монголд өмнө огт байгаагүй цоош нь нийгмийн даатгалын тогтолцоо одоо шинэ эргэцэн орчин үйлчилж эхэлсэн тийм ээ. Тэгээ тэр үед зүгээр судалгааг аваад харахад ийм байдгийг. Одоо манай ганц дараа өдөр мэджил отгоо өдөр тийм ажиллаж байсан хүмүүс. Одоо тэр тэл тухайн улсын үйлдвэрийн газрууд төрийн байгууллагууд хүртэл тийм ээ. Нөгөө нийгмийн даатгалын тухай хуулиа ойлгоогүй. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгийг төлөөгүй баримтууд хэдэн зугаараа байт. Бүр одоо төлөөгүй тийм хэдэн сараар жилээр төлөөгүй юм үйлдэл зөндөө байдаг байхгүй. Би тэнд бас дахиад нэг статистик баримт хэлье л да. Нэгэнт 95 онд жишээ нь нийгмийн даатгалд хамрагдсан иргэдийн тоо өгсөн чинь 409 мянган хүн байна. 409 мянган тийм ээ. За хөдөлмөрийн насны хүн амын одоо тийм ээ тоо 1100 сая 186 мянга байсан. Үүнээс оюутан сурагчдын тоо 48 мянга. За хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй иргэд 35 мянга. За хөдөлмөрийн насны хөнгөлтэй нөхцөлөд дэвтүү тогтоосон иргэдийн тоо 14 мянга. За нийгмийн даатгалд хамрагдуул зохих иргэдийн тоо сая 88 мянга байсан. 95 онд. Гэтэл сая 88 мянга иргэнээс нийгмийн даатгалд хамрагдсан иргэн 409 мянга л байсан. 50% хүрэхгүй. Ерөөсө 40% тэл байсан. А нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо 679 мянга байсан. Энэ 95 оны тоо тийм үү? За 96 онд нийгмийн даатгалд хамрагдуул зохих иргэдийн тоо сая 105 мянга болж өсөөд тэгээд нийгмийн даатгалд хамрагдсан иргэдийн тоо 415 мянга ерөөсө 6 мянгаар өссөн байна. Тэгсэн мөртлөө энд мөн нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдийн тоо болохоор 689 мянга буюу одоо үндсэндээ одоо 10 мянгаар өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм тийм ээ.
За 97 онд нийгмийн даатгалын шинтгэл хамрагдаг иргэдийн тоо 681 мянга, 98 онд одоо 667 мянга, 99 онд 696 мянга, 2000 онд 803 мянга иргэн хамрагдаг байна. Тий. Гэтэл нийгмийн даатгалд хамрагдсан иргэдийн тоо 381 мянга болоод бүр 100 мянгаар буураа явцсан. Хамрагдаг иргэдийн тоо бүр 100 гаруй мянгаар өсөө явцсан. Ийм үзүүлэлт харагдаж байгаа юм л. Тэгээ энэний дунджийг аваад үзэхээр 95-аас 2000 он нийгмийн даатгалын шинтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн тоо 703 мянга болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 703 мянган хүн бас яг өөрсдийн одоо буруутай юм уу тийм ээ, өөрсдөөс нь үл шалтгааллах хамаарах шалтгаанаар энэ шимтгэлд хамрагдаад чадаагүй энэ жилээ бас алдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ шилжилт хөдөлгөөн гэдэг утгаар энэ бол энэ 5 жил эрсдлийн 5 жил гэж ойлгоод үндсэндээ 95-аас 2000 оны хооронд энэ одоо 703 мянган хүний нийгмийн даатгалын шимтгэлийг тийм ээ тухайн хөдөлгөөний өсний доод хэмжээс тооцож одоо нөхөн төлөвлөх тийм ээ. Нэгвэл нөхөн одоо даатгалагч өөрийнх нь одоо төлөх ёстой 10%-аар нь тооцоод нөхөн төлөвлөх эргэцсэн боломжийг олгоё л гэж. Ингээд нийтдээ одоо энэ 90-с 2000 оны хооронд энэ ажилласан жил тасарсан нийгмийн даатгалын шилтгэл төлөөгүй сая гаруй шахам иргэний тийм ээ одоо ажилласан жилийг 5-аас 10 жилээр нэмэгдүүлэх энэ боломжийг бүрдүүлэх үүднээс л энэ хуулийг өргөн барьсан юм аа. Хэрвээ энэ хууль батлагдаад гарах юм бол одоо өнөөдөр хөдөлмөрийн насны гэхдээ тэтгэврийн насанд ойртож байгаа тийм ээ сая шахам одоо иргэдийн одоо энэ бүрэн тэтгэвэр тогтоолгох за тэтгэврт гарах жил нь хүрсэн ч гэсэн одоо ажилласан жилээр тэтгэврээ бас өндөр тогтоолгох тийм ээ энэ боломжийг бүрдүүлэх энэ одоо хууль байгаа юм. Энэ хууль маань өнөөдөр хэрэг батлагдвал их үр дүнтэй хууль болно гэж ойлгож байгаа. За энэ дээр өнөөдөр түрүү хэлсэн энэ хууль хэрвээ одоо батлагдаагүй энэ сая шахуу иргэн маань одоо хувь тэнцвэрсэн нэтгэвэр ч юм уу халамжийн нэтгэврт хэрвээ хамрагдах юм бол тэртээ дөрвөө Монголын төрийн нуруунд л энэ ачаа ирнэ. Тийм ээ. Тэгэхээр иргэдээ ингэж одоо тийм ээ эрсдлээс хамгаалах энэ одоо ажилд өнөөдөр төр өөрөө хойш суух эрх байхгүй. Өөрөө төр тухайн үе зохицуултыг хийж чадаагүй гэж би ойлгож байна. Тийм. Тэгэхээр төр өнөөдөр нэгд иргэдийнхээ сайн сайхны төлөө үйлчлэх үүрэгтэй тийм ээ Монголын төр. Тийм учраас энэ одоо хууль эрхцэн зохицуултыг хийж өгөөд ингээд одоо энэ хуулийг бол батлах нь их зүйтэй маа гэж би ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ хуулийн төслийг одоо улсын хурлын гишүүн одоо гаан уяг улсын хурлын гишүүн Инколд улсын хурлын гишүүн Баяр сайхан Одхүү тийм ээ улсын хурлын гишүүн Батэрдэн сайхан Сомбоо гэдэг ингээд миний би ингээд 7 гишүүн энэ хуулийн төслийг нэлээ удаан ярилцаж хилцэж энэ хуулийн төслийг бол өргөн барьсан. Тэгээд ямар ч байсан бид нар бол энэ хуулийн төслийг батлуулахын төлөө ажилланаа гэдэг бас энд хэлмээр байна. Боломжийг л нээж өгч байгаа юм байна шүү дээ. Тэрнээс болгон заавалчгүй одоо шилбэл энийг одоо хүртэх албал байхгүй юм байна. Ер нь 95-аас 2000 оны хоорондохыг бол иргэдтэй боломжийг нээж өгч байгаа. Хэрвээ өөрийнхөө 10% төлөөд нөхөн одоо шимтгэлээ тооцоолох өсөлттэй иргэд бол энэ хуулийн боломжийг ашиглаж болно. 90-с 95 оны тэр одоо 240-50 мянган иргэнд бол ямар ч болцолгүйгээр шууд ажилласан жилийн ажилласнаа тооцож өгье гэж. Тэгээ энэ нь бол өөрөө одоо асуудал бол өөрөө шударгал да. Ягаад гэвэл Монголын төр өөрөө үүргээ биелүүлээг өөрөө тэр тухайн үед тийм зах зээлийн нөхцөлд одоо зохицуулт хийх үүргээ биелүүлж чадаагүй тийм. Шилжилт хөдөлгөөний явцад бол аль ч улсын төр зохицуулт хийх үүрэгтэй байдаг тийм ээ. Жишээ нь Европын улс орнуудад одоо Польш тийм ээ одоо хуучин социалист орнууд Чех гэдэг тэднэрт бол яг энэ ажилласан жил шимтгэл төлөлтийн одоо жилийн хугацаа дээр тасраагүй гэдэг юм байл л дээ. Тухайн үед төрөөс зохицуулт хийгээд өгсөн. Айгүй маш одоо зөв зохицуулт хийсэн учраас иргэд нь бол юм охирол амсаагүй. Тий, ийм үзүүлэлтүүд байд юм л. Энэ хуулийг өргөн барьсан гишүүдийн одоо хийсэн судалгааг наривчилж авч үзэх юм бол одоо энэ хүрээнд энэ хуулийг хэрвээ баталснаар шимтгэл төлөөд нөхөн даатгалыг хийх нийт иргэд маань 3 мянган хүн байх болов гэсэн тооцоол байгаа юм л да. Мөн тэтгэврийн даатгалын санд тодорхой хэмжээний хуримтлал бас бий болох бас судалгаа гарсан юм билээ. Хэрэг хөдөлмөрийн өсний доод хэмжээнээс тухайн хөдөлмөрийн өсний доод хэмжээнээс тооцож
Хөдөлмөрийн доод хэмжээ нь 10% шимтгэлд цуглуулах юм бол нөхөн төлөх юм бол 67 тэрбум төгрөг тэтгэврийн даатгын цаан төлөх. Хэрвээ өнөөгийн хөдөлмөрийн доод хэмжээ 240 мянган төгрөгөөс 10%-ийг тооцоод 5 жилээр тухайн иргэн тэтгэврийн даатгалын саамд шимтгэлээ төлөх юм бол магадгүй саамд 700 гаруй тэрбум төгрөг төлөх тийм боломж үлдчихэж байгаа. Тэгээд энэ сан маань өөрөө эргээд энэ хүмүүс өндөр насны тэтгэвэр гарах насанд хүрээд ирэхээр энэ маань тэтгэвэр болоод гард ирнэ шүү дээ. Чухал юм байна л да. Тий. Одоо тэтгэврээ уже тогтоологдсон. Одоо хувь тэнцвэрсэн янз янзын аргаар одоо нэг гүцэд хэмжээгээр тогтоолгоогүйгээр тогтоологдсон хүмүүс маань одоо энэ рүү орё. Би одоо энийг нөхчээ. Тэгээд одоо дахиж тогтоолъё гэдэг асуудал гарвал нэлээд хүндрэлтэй болох уу? Яг нь сүүл батлагдсан хуулиар дагаж мөрдөн л доо. Ягаад гэвэл хэрвээ одоо энэ хууль батлагдах юм бол тухайн үед одоо ажилласан жил нь хүрээгүй те хувь тэнцвэрсэн тэтгэвэр тогтоологсон ч гэдэг юм уу. Одоо халамжийн тэтгэвэр авчих ирээдүйд хэрвээ энэ одоо тооцох жил нь тийм ээ бүрэн тэтгэвэр тогтоолох хэмжээнд хүрэхэд нөлөөлөхөр байх юм бол шинжил тогтоож өгнө. Нэг бол хууль иргэнд ашигтай байдлаар хуулийг хэрэгэлдэг тийм ээ. Хуулийн үндсэн зарчим шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол өнөөдөр нэггээр хэлбэл одоо хувь тэнцвэрсэн тэтгэвэр тогтоологсон иргэн одоо чи нэг жилийн дутууч үед 5 жил дутуу байсан иргэн бол одоо энэ хуулиар бол тэр жилээ тооцоолаад тийм ээ нийгмийн дадлын байгууллага дээр очиод өөрийнхөө ажилласан жил энэ нөхөн тооцох жилээ тооцоолаад тэгээд тэтгэврээ нэмэгдүүлээд бүрэн тэтгэврээ тогтоолгох. Тэгээд тэтгэврээ өөрчлөлт тогтоох. Зөрүүний асуудал дахиад гарах уу? Гэхдээ тэр зөрүүний асуудал одоо дахиж энэ одоо хүмүүс төр одоо зөрүү батлагдсан энэ хуулийн хүрээнд бол дахиж гарахгүй. Ягаад гэвэл засгийн газарт үүргэгдсэн. Тэгээ нийгмийн амгалан хөтөлбөрийн сайд жил бүр тийм ээ үндэсний статистикийн ороо нийгмийн дадлын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн жил бүр одоо индексжүүлэх замаар энэ тэтгэврийн зөрүүг арилгаж явах үүргийг хуулиар өгсөн. Тэгэхээр дахиж бол энэ хууль тэтгэврийн зөрүүг арилгах хууль хэрэгжиж гиснээс хойш бол дахиж одоо тэтгэврийн зөрүүний тухай ойлголт бол байхгүй тийм. За ийм байгаа. Тэгээ энэ дээр жишээ нь одоо юу гэдгийг энэ хуулийг бол хэрэгжүүлэх явцад бас зарим нэг хүн асуугаад байгаа юм л да. Зарим нэг төрийн албаагчид нар одоо үндс хуулийн зарчим зөрчигдөх юм биш үү нэ тэр янз бүр юм ярьж байгаа. Тэгээ мэргэжлийн үний хувьд тань дээр энд одоо тийм нөхцөл үүсэх нөхцөл бий юу одоо та юу гэж харж байгаа. Тэтгэврийн зөрүү арилгана гэдэг ингээд юу гэдэг энэ арга хэмжээ маань өөрөө угаасаа зөрүүтэй байгаа юм тий. Одоо иргэдийн хоорондын тэр тэтгэвэр авах ажилласан жил тэтгэвэр тогтоолгосон хугацаагаар ингээд зөрүүтэй байгаа энэ асуудлыг зэгцэлж өгч штэ. Тэгэхээр энэ маань одоо эсэргээрээ ариг одоо зөрчигдөд байгаа энэ аюул одоо тий тэтгэврийн зөрүүг арилгах хууль дээр яриаг үл 95 оноос өмнө тэтгэврт гарсан 95 оноос өмнө хойно тэтгэврт гарсан гэдгээр ялгуурлан гадуурхснаар бол энэ өөр үндсийг зөрчиж ирсэн. Өнөөдөр энэ тэтгэврийн зөрүүг арилгаснаар бол үндсэн хуулийн зөрчил бол арилсан гэж ойлгож байгаа. Ер нь үндсэн хууль заасан байгаа шүү дээ. Иргэнийг Монгол Улсын иргэнийг тийм ээ нийгмийн гарал байдал эрхэлжсэн ажил албан тушаал одоо ямарваа нэгэн байдлаар ялгуурлан гадуурхахыг хориглоно гэж заасан байна. Тэгэхээр 95 оноос өмнө хойно тэтгэврт гарсан гэдгээр бол үндсэндээ бол ялгуурлан гадуурхах одоо тийм агуулга бүхий хууль үйлчилж байсан байхгүй. Тэгэхээр энэ маань өнөөдөр энэ хуулиараа зохицуулагдаад үндсэндээ үндсэн хуулийн зөрчил арилж байгаа нэг талаас. Би зүгээр сая одоо үндсэн хууль одоо зөрчигдөх хэсэг асуудал байгаа хэсэг талаар бас мэргэжлийн үний хувьд би энэ сүүлийн хуулийн дээр асуугаад байна л да. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг одоо нөхөн тооцох хууль дээр л асуугаад байна. Тэгээ нэгэн талаадаа энэ юу гэдэг хуулиар ингээд энэ бол өөрөө бас тухайн үедээ асуудал нь шийдэгдээгүй. За 95-наас өмнө гэхээр мэдээж одоо энэ төрлийн оролцоо төрөөс нийгмийн эдийн засгийн тэр сөрөг асуудлаас болоод за 95-наас хойш хэдийн хууль батлагдаад ажил олгогч даатгавар шимтгэл төлөх ёстой гэдэг ингэж хууль одоо батлагдсан тухай үед шинэ тогтолцоон шилжиж ирсэн тийм ийм үедээ аль аль талдаа ажил олгогч нь ч өөргөө тэр болгон ухамсарладаг хуулийн ач холбогдлыг ойлгодгүй ийм байдлаас болоод хүмүүсээ даатгалд хамруулдаггүй ч гэдэг юм уу талин мэдээг өгдөггүй энэ асуудал маань байсан гэдэг нь бол яалтч удаа гараад байна л да. Тэгэхээр энийг ингэж шийдвэрлэж гэнэ гэдэг маань үндсэн хуулийг зөрчиж гэнэ гэж бол би бол үзэхгүй л байна. Тэгэхээр энэ бол иргэндээ үйлчилж байгаа тий. Яг иргэн өнөхөд одоо юу гэдгийг зөрчилтэй байгаа одоо энэ асуудал нь ингээд хувь хүн яг иргэн лөө за даатгуулагч руу одоо ячиглсэн ийм л асуудал болоод байна шүү дээ. Тийм учраас энэ бол
хүндээ бол мэдээж эргээр нөлөөлөнийг бол сайшаалтаа хүлээж авах нь гэж ингэж ойлгож байна. За бидний нэвтрүүлгийн цаг маань талдаа ороод өнгөрч байна. Тэгэхээр одоо энэ эхний хоёр асуудал бол манай үзэгчд бол нэлээд ойлгомжтой ойлгогдсон байх гэж ойлгож байгаа. Тэгээд энэ талаар бид нар бас тодорхой санал одоо хүсэлтүүдийг авч ялангуяа одоо энэ ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтэл нөхөн тооцох тухай хууль энэ бол хилцүүлгийн шатанд яваа хууль. Энэ хууль дээр бол би одоо иргэдээс сонгогчдоос одоо ирүүлсэн санал хүсэлтийг бол анхааралтай судалж энэ хуулинд тусгаж ажиллана гэсэн бодолтой байгаа. Тэтгэврийн зүйн арилгах хууль бол нэгэнд батлагдсан. Одоо энэ хууль маань 5 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Дахиад хэлэхэд одоо 2012 оны төсвийн тухай хуулиар батлагдсан тэтгэврийг нэмэгдүүлэх хууль, тэтгэврийн зөрүүг арилгах хууль хоёрыг л одоо манай иргэд битгий хольж ойлгоосоо тусд энэ хоёр шал өөр асуудал. Тэтгэврийн нэмэгдэл бол 2 сарын 1-ээс 35 мянга, 5 сарын 1-ээс одоо 23-аар нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүүг арилгах хууль маань бол 5 сарын 1-ээс мөн энэ одоо шинээр батлагдсан хуулийнхаа зохицуултын хүрээнд одоо шийдвэдэд явах нэ. Тэгээ өнөөдрийн бидний одоо энэ эдгээр нь асуултанд ороогүй байгаа ч гэсэн иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилгээ хариуцсан төслийг мөн одоо өргөн барьсан байгаа. За энэ хуулийг одоо бид нар боловсруулахдаа өнөөдрийн энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоог одоо цоо шин хэлбэрч шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж ойлгож байгаа нэгдүгээр. Хоёрдугаар одоо манай ялангуяа эрүүл мэндийн даатгал төлж байгаа ирээдүйн маш том гомдол байдаг. Энэ юу гэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөлөдөг. Гэтэл яг эргээд эрүүл мэндийн даатгалын одоо тэр шимтгэл төлсөн үр шимийг хүртэхгүй байна. Эмнэлгийн эмчилгээ үйлчлэгээний чанар сайжрахгүй байна, тийм ээ. Тэгээ ер нь даатгуулагч гэдэг одоо утгаараа би эмнэлэгт одоо тийм ээ үнэлэгдэхгүй байна гэсэн гомдлууд байнга тасрахгүй гардаг. Тэгээ энэ одоо асуудлыг бас зохицуулах үүднээс энэ иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилгээ хариуцсан төслийг бол одоо бид нар боловсруулж өргөн барьсан юм аа. Тэгээ энэ хуулийн гол одоо үзүүлсэн нь бол иргэн өөрөө одоо ялангуяа даатгуулагч бол өөрөө хаан байх зарчмыг бид нар барьсан. Нэгвэл эрүүл мэндийн даатгал бол зөвхөн даатгуулагч руу чиглэсэн, даатгуулагчдын одоо бүрэн тэр одоо эрх тийм ээ одоо шаардлага хангасан ийм л тогтолцоо байх хэрэгтэй гэдэг үүднээс энэ одоо хуулийн төслийг боловсруулсан. Тэгээ өнөөдөр иргэн хүн өөрөө эмчилгээ үйлчлэгээ сонгох хэрэгтэй гэдэг нэгдүгürt. Хоёрдугаарт иргэн хүн өөрөө эрүүл мэндийн даатгалын санхүүжилтөд өөрөө захиран зарцуулах хэрэгтэй гэдэг тийм ээ. Гуравдугаарт эрүүл мэндийн даатгалын санхүүжилтөд зарцуулж байгаа санхүүжилтэнд өөрөө хяналттай байх боломжтой байдаг гэдэг ингээд олон давуу эрхийг энэ одоо бидний санаачсан хуулиар бол даатгалагчд олгохоор энэ хуулийн төслийг боловсруулсан. Нэгвэрлэл одоо иргэний тухайн даатгалагчийн одоо санхүүжилтөд даатгалаас авч байгаа санхүүжилтийг цахим картаар дамжуулах замаар тухайн иргэн өөрөө бүрэн хяналттай биш боломжтой бүрэн одоо захирансуулах боломжтой ийм байхаар энэ хуулийг санаачилсан юм аа. Тэгээд энэ хууль маань одоогийн байдлаар ажлын хэсэгтэр нэлээд маргаантай байгаа. Яг л засгийн газраас өөр бас хуулийн төсөлд ороод ирсэн. Тэгээд энэ хоёр хуулийг алийн суурилуулах вэ гэдэг дээр бол маргаан тасраагүй байж байгаа. Тэгээд энэ цаашдаа явах. Тэгээд энэ тал дээр алтан дээр дараагийн өнөөдөр гол нь урьж оролцуулсан асуудал бол ер нь энэ эрүүл мэндийн даатгал, энэ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг одоо шинжлэх зайлшгүй одоо тэр шаардлагууд тулгараад байгаа гэж ойлгож байгаа. Тэгэд энэ чиглэлээр одоо Азийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж байгаа, банкнаас хэрэгжүүлж байгаа тийм ээ. Энэ одоо эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр маань одоо яг ямар зорилготой юм. Тэгээд энэ хөгжлийн хөтөлбөрийн эцсийн үр дүнд одоо манай эрүүл мэндийн одоо салбарт эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ямар өөрчлөлт орох юм бэ? Та энэ талаар товчхон тайлбарлахгүй юм. Тэгээ, ер нь бол Азийн хөгжлийн банк эрүүл мэндийн салбарт нэлээд дээр үеэс орж дэмжлэг үзүүлээд явж байгаа. Тэгээд олон чиглэлээр ажилладаг. Тэгээ энэ эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэл бол нэлээд одоо төлхөө барьж явсан чиглэл юм байна. Бүр одоо үзээд хахад эрүүл мэндийн салбар одоо төсөл 3 4 нь хэрэгжиж байна. Бүр анх эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 1 гэдгээсээ эхлүүлээд энэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо доголдоод байна. Асуудал болохгүй байна гэдэг. Тэгээ эргээд харахад бол маш олон одоо гадны дотоодын зөвлөхүүд ирээд нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийгээд маш олон зөвлөмжөд өгөөд ирсэн байна. Харамслаа нь бид нар бол тэр болгоныг нь аваад одоо бодит ажил болгож хэрэгжүүлж чадаагүй өнөөдөр хүрлээ л дээ. Тэгээ одоо бол бид нар ахаал нөгөө сэдвээ өргөжлүүлээл ярьж байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо нь өөрөө асар их давталтай байна гэдэг асуудлыг төвшүүлээд
Энийг одоо сайжруулъя гэсэн санал тавиад байгаа. Тэгээ бид нар бол яг хөөхлөөр энэ шинэ санхүүжилтийн шинэ загвар гэдэг юм өнөндөө бол ерөөхдөө бол гаргасан байна. Тэр шинэ санхүүжилтийн загварт бол бид нар энэ одоо доголдоод байгаа хэд хэдэн асуудлыг залруулъя гэж үзсэн юм л да. Тэр нь юу гэхээр ер нь энэ эрүүл мэндийн санхүүжилт гэдэг нь өөрөө ямар зорилготой юм бэ гэхээр иргэдийг одоо эрүүл мэндийн асуудлаас болж санхүүгийн эрсдэлд орох явдлыг л бууруулах үндсэндээ зорилготой. Нөгөө талаар бол санхүүжилтийн тэгш байдлыг л хангах. Нэгснээ одоо илүү хөвчтэй нь илүү их дарамтанд орно гэдэг ч юм уу. Эсвэл илүү баян нь одоо орлого ихтэй нь одоо бага мөнгө төлөөд орлого багтай нь илүү мөнгө төлөв. Ийм ямар нэгэн байдлыг тэгш бус байдлыг л аль болохоор арилгахад чиглэсэн л байх ёстой гэж үздэг юм л да. Гэтэл өнөөдөр бол манай эрүүл мэндийн салбарын маш олон асуудлуудыг бүгдээрээ л эргүүлсээр байгаа л даатгал руу санхүүжилт рүү гал болоод байдаг. Би гэхдээ зөвхөн даатгал гэж ярихгүй бас санхүүжилт гэж яриад байгаа нь учиртай. Тэг яг тэгэхээр манай салбарын санхүүжилтийн чинь 25 орчим хувийн л одоо эрүүл мэндийн даатгалыг сан дааж байгаа шүү дээ. Үлдсэний нь бол төсөв дааж байгаа. Үндсэндээ маш том хоёр их үүсвэртэй байлаа гэж бодоход энэ хоёр их үүсвэр нь хоорондоо ямар ч уялдаа байхгүй. Тэгэхээр одоо нэгсний одоо хүн иргэн эмнэлэг бол хоёр их үүсвэрээ санхүүжилт аваад явж байгаа. Иргэнд бол тэр санхүүжилт нь яг үндэ хаанаас ирж байгаа гэдэг төдийл нь бол нэг чухал биш баймар асуудал. Гол нь ирж байгаа тусламж үйлчилгээний чанартай баймар асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ төрөнч төр даатгаламж төр яг одоо бүрэн утгаараа санхүүжүүлэгч байгуулагч гэдэг утгаараа худалдаа авах үйл ажиллагаагаа ерөөсөө сайн хийж чадахгүй байгаад л манай асуудал оршоод байна. Одоо жишээлбэл бид нар одоо юу гэдгийг одоо дэлгүүрээс одоо гутал авахтаа бол би харж авна шүү дээ. Сонгож аваад тэгээд хүн бол өөрийнхөө дуртай хүссэн загварын хүссэн өөрийнхөө үнэндээ тохируулаад гутлаа чанартай гутлаа авна гэхэд эрүүл мэндийн салбарт яг энэ харилцаа сонгодог утгамаар хэрэгжиж чадахгүй болчиход байгаа юм л. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн салбар маань иргэн бол яг ямар тусламж үзүүлэх өөрт нь хэрэгтэй байгааг мэдэхгүй. Ямар эмнэлэг чанартай тусламж үзүүлдгийг мэдэхгүй. Яг сонгох эрх байхгүй. Энэ зүгээр яг мэдлэгийн бөгөөд янз одоо тогтолцооны л одоо асуудал юм байна л. Тэгэхээр яг эрүүл мэндийн салбарт төр юм уу эсвэл эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдийн өмнөөс даатгалагчийн өмнөөс шийдвэрийг гаргахад дэмжлэг үзүүлэх ёстой юм байна. Тэгээ яг даатгалын байгууллага дээр бодоод үзэхэд даатгалын байгууллага нэгдүгээрт бол яг иргэдийн шимтгэлүүдийн хураагаа цуглуулад сангаа бүрдүүлчин тий. Тэр сангаасаа яг тухайн даатгалагчид тохирсон тусламж үйлчилгээг үзүүлж чадах эмнэлгийг нь гэрэл ол сонгоод тэр байгууллагатай гэрээлээд тэгээд дараа нь тэр үзүүлсэн тусламж үйлчилгээнд нь хяналт тавиад сайн байгаа бол мөнгөний нөгөөд ингэж одоо харилцаанд орох ёстой байгууллага байна л да. Тэгэхэд энэ харилцаанд орохгүйгаас болоод өнөөдөр яаж юм нэхлээр даатгалаа сан байна уу, даатгал нь байна уу гэсэн боловч яг иргэдэд нөгөө даатгалагчд өгч байгаа тусламж үйлчилгээнийх нь чанар нь хангалтгүй хүссэн хэмжээ бөгөөд хүссэн одоо тоо бөгөөд чанарын асуудал бол хангахгүй л байгаа даа. Тэгээд асар их гомдол ирж байгаа. Тэгээд дээрэс нь хүмүүс бол даатгалаасаа гадна мөнгө төлөөд байгаа тий. Тэр мөнгө нь бол бас хаашаа явж байгаа нь тодорхой биш болоод байгаа. Асар их дарамт ирээд байгаа юм л да. Ийм асуудлыг бол бид нар зохицуулна хамгийн гол нь бол шийдвэрлэх хэд хэдэн арга замууд бол нэвтрүүлэл байгаа. Тэрний нэг нь бол одоо энэ эрүүл мэндийн салбарт бол нэг худалдаа авахын тогтолцоо гэж бид нар яриа сурсан л да. Гэхдээ энэ бол тогтолцооны нэр одоо байгууллагын нэр биш, хүмүүс бас буруу ойлгоод байдаг. Нэг худалдаа авахын тогтолцоо гэхээр нэг байгууллага л ажиллах гэдэг байна гэдэг. Ер нь бол энэ улсын даатгалагч төр, төсвийн төр энэ ихэнх санхүүжилтийг одоо нэг байгууллагаар, нэг замаар, нэг урсгалаар явуулъя гэсэн ийм онол юм байна. Нэг сангаас тий. Ингэхлээр яг хөөхлөөрэ тухайн байгууллага яг хинээс ямар тусламж үйлчилгээ авах уу гэдгийг маш сайн сонгох чадвартай байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр байгууллагуудтай гэрээлэх яг зах зээлийн харилцааны шугамар гэрээлэх чадвартай байх. Гуравдугаарт нь тэр гэрээлж байгаа үйл ажиллагаанд хяналтаа тавиад үнэхээр тэр одоо хүндээ хэрэгтэй тусламжийг үзүүлсэн бол санхүүжилтэнд олгож явчих. Хэрвээ энэ тогтолцоог бид нар бий болгох чадхал юм бол эргээд энэ маань эрүүл мэндийн салбарынхаа бүр тогтолцооныханд асар том өөрчлөлт оруулах юм. Энэ бол чанарын асар том асуудлууд гараад ирнэ. Энэ бол одоо эмнэлгүүдийн одоо зан үйлд маш их нөлөөлнө. Яг бол өнөөдөр зүгээр одоо тусламж үзүүлсэн болоод ингээд яваад байгаа эмнэлэг байна тий. Одоо даатгалаас нь хэмжилж байгаа. Нөгөөх нь болохоор тэр даатгалын байгууллаганд өвчтнийхээ өмнөөс ирээд та манай хүнд ямар тусламж үзүүлсэн бэ гэж хяналттай хоёр бол асар их зарчмын ялгаа гаргах юм байна л да. Тэгээ энэ загварыг л одоо нэвтрүүлэх гэсэн саналыг манай Азийн хөгжлийн банкнаас олон жилийн хугацаанд бол яриад явж байгаа. Тэгээд тэр цахим картаар одоо даатгалагчийн одоо тэр санхүүжилт шүү дээ. Эмчилгээ үйлчилгээний одоо төлбөр санхүүжилтийг цахим картаар дамжуулж хийх одоо бидний хуулийн тусгасан гол санаа байгаа юм л да. Энийг та ер нь юу гэж үзэж байна? Тэгээ яг хуу цахим карт маань өөрөө бол мэдээллийн хэрэгсэл байна гэж би ойлгоод байгаа. Тэрээс бол яг төлбөрийн хэрэгсэл байж чадахгүй хаа гэж бодож байна. Яг бол манай эрүүл мэндийн даатгал бол нийгмийн шин чанартай даатгал.
Тэгэхээр энэ хүмүүсийн одоо баян ядуунаас үл хамааран санхүүж оруулж байгаа шимтгэлийн хэмжээнээс үл хамааран бүгдээрээ нэг л санд очиж байгаа. Нэгсний Алтан Туяа гэдэг хүн одоо би айгүй их мөнгө оруулсан учраас айгүй их тусламж авна гэсэн ийм ойлголт манай нийгмийн даатгал бол байхгүй. Энэ бол одоо солидарны цахим карт дээр бол нэг юм буруу ойлголттой байгаа юм л да. Цахим карт маань өөрөө зүгээр төлбөрийг гэсэн л байхгүй. Цахим картанд бол мөнгө байхгүй. Тийм яг зүгээр цахим картаар дамжуулаад тухайн даатгалагч өөрөө одоо эмчилгээ үйлчлэг авсан төлбөрөө шууд гүйцэтгэлээр санхүүжүүлэх хэрэгсэл болох юм. Тэгээд тэр одоо шинэ за нийгэмлэгт орлоо одоо уушиг доторын зураг авахулдаг ч юм уу зүйлээд гарлаа. За тэр одоо 50,000 төгрөгийн төлбөр гаргая л да тийм ээ. Тэгвэл тэр хүн тэр 50,000 төгрөгийн төлбөр гарсан гэдгийг нотлоод тэр карт уншдаг машинд одоо карт зурлаад тийм ээ гар үсгээ зурлаа. Тэр төлбөр шууд эрүүл мэндийн даатгалын сангаас орохгүй. Тэр нь хөндлөнгийн одоо тэр гүйцэтгэлийг хянах мониторингийн албар очиж байгаа. Тэр эмнэлгийн одоо мониторингийн алба маань өөрөө за үнэхээр энэ одоо даатгуулагч одоо тийм ээ ямар хэмжээнд тусламж аав энэ одоо өгдөх одоо тэр юу гэдэг гүйцэтгэлийн одоо санхүүжилт нь энд нийцж гэнэ үгүй гэдгийг хянж үзээд болж байна гэвэл шууд одоо эрүүл мэндийн даатгалын сан руу команд өгнө. Эрүүл мэндийн даатгалын сан яг тэр гүйцэтгэлээр нь тухайн эмнэлэг рүү санхүүжилтөд шилжүүлж байгаа. Ийм тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө даатгуулагч маань өөрөө нэгдүгээр мөнгөнд эзэн болж өгч байгаа. Өнөөдөр жишээ нь жилд нэг эвтийн үйлчлэгчийн жилийн зардлаа сая 112 мянган онцгой хэд байгаа. Тий. Эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ тий 8 төрлийн тусламж үйлчлэг үзүүлж байна л да. Тэрийн тусламж үйлчлэгийг даатгалагч хэдэн ч удаа авч болно. Жилдээ тэгээд сая 112 мянган төгрөгөнд багтах хэмжээгээр. Тэгэхээр сая 112 мянган төгрөгийн одоо жишээ нь энэ хэмжээний даатгалаас одоо эмчилгээ үйлчлэг авах энэ эрхээ жишээ нь одоо манай даатгалагчд мэддэггүй байхгүй. Мэддэггүй. Тийм мэддэггүйгээсээ болоод яагаад мэддэггүйхээр та ийм хэмжээний одоо эмчилгээ үйлчлэг авах ёстой шүү гэдгийг тэр болгон бас тайлбарлаад таниулаад байх нь ховор нэгдүгээр. Хоёрдугаар одоогийн манай эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэг үйлчлэгээний байгууллагууд олгож байгаа даатгалын санхүүжилт нь өөрөө яг төсвийн санхүүжилтээр очиж байгаа байхгүй. Жишээ нь урьдчилгаа 70% гэдэг, гүйцэтгэлээр 30% санхүүжилт тийм ээ. Гэтэл тухайн эмнэлэг нь өөрөө эргэнд орж батаад улмаагийн одоо даатгалын мөнгийг авчин гэж ойлгодоггүй байхгүй. Яг төсвийн санхүүжилттэй адилхан түрүүн та хэллээ шүү дээ. Даатгал 25%, үлдсэн одоо хувийн төрөөс санхүүжүүлж байгаа. Яг төрөөс санхүүжүүлж байгаа төсвийн санхүүжилттэй адилтгаж үздэг учраас тэр эргэн бат орж дулмаад үзүүлэх үйлчлэгээндээ чанарын ахиц гаргая гэж ерөөсө боддоггүй байхгүй. Энэ нь өөрөө манай эмнэлгийн байгууллагуудын хооронд өрсөлдөөнийг бий болгох боломжийг бас байхгүй болгочдөг. Жишээ нь өнөөдөр даатгуулагч өөрөө мөнгөө захиран зарцуулдаг хэрэгтэй байгаад өөрөө хяналт тавих хэрэгтэй болоод эхлэх юм бол одоо цахим картаар дамжуулаад тийм үү. Энэ тохиолдолд эмнэлгийн байгууллагын хооронд өрсөлдөөн бий болж эхэлнэ. Тэр даатгуулагчаа татахын тулд тийм ээ. Эмчилгээ үйлчлэгийн чанарыг сайжруулахын тулд эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөн бий болж эхэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл эмчилгээ үйлчлэгээний чанар маш том ахиц гарна. Гуравдугаар тэгвэл хамгийн гол нь энэ дээр даатгуулагчдад өөрөө эмчилгээ үйлчлэгээ эмнэлгээс сонгох эрхийг олох хэрэгтэй. Сонголт хийх эрхийг 100% олох хэрэгтэй. Одоо би түрүү өөрөө нэг зүйл ярьлаа шүү дээ чинь санал нэг. Тэгээд ингээд ирэхээр нөгөө талдаа эмнэлгүүд маань өрсөлдөөнд орно, эмнэлгүүд маань одоо чанарын ахиц дэвшлүүд гаргаж эхэлнэ. Эмнэлгийн эмч ажилтны хөдөлмөрийн бодит үнэлэмж бий болж эхэлнэ. Өнөөдөр сайн эмчч байсан 500, саар эмч байсан 500 мянга авч байгаа. Ягаад өнөө сүлжээгээр залхимжиж байгаа учраас. Гэтэл энэ одоо өрсөлдөөн бий болоод эхлэх юм бол нөгөө эмнэлгүүд чинь даатгуулагчаа татахын тулд сайн эмч одоо отхон жаргалын сайн эмч би ингээд барьж үлдэхийн тулд за би одоо өөрт чинь цалингийн чинь тэдээр тогтооё тийм ээ. Сайн сувлагчийг барьж үлдэхийн тулд цалингийн нийгмийн асуудлыг шийдэх гэдэг ингээд олон юм руу ороод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжийг өөрөө бий болгохын тулд өнөөдөр жишээ нь Монголд энэ одоо эмнэлгийн өрсөлдөөн, эмнэлгийн өөрийн бие даасан үйл ажиллагаа хангаагүйгээс болоод тийм ээ бүх хэмийг нэг төрийн сан гэдэг юмд бариулаад аж ахуйн сэтгэлгээ юм хаагаад боогод ингээд нэг бол яг л төлөвлөгөө эдийн засгийн үеийн л одоо тэр тогтолцоогоор яваад байгаа шүү дээ төрийн үйл ажиллагаа. Эннээс болоод өнөөдөр манай чадaltaй эмч нар бүгд гадагшаа гарч байна тийм ээ. Дотооддоо байгаа нь үнэхээр тэр өөрийнхөө мэрэгжил одоо чадвартай тэнцсэн цалин авч чадахгүй л байгаа байхгүй. Тэгээ энэ нь өөрөө эмнэлгийн эмчилгээ үйлчлэгийн чанарыг ахиулахад асар том саад болж байгаа.
Тэгээ яг зөвөр би отхон жаргал зөвлөхөөс нэг юм асуумаар байна. Тэр за түрүүн 25% даатгалаас гэж байна, 75% нь төрөөс гэж байна. Гэтэл яг хувь даатгуулагчаас хэдэн хувь гардаг. Одоо жишээ нь нийт эмчилгээ үйлчлэгийн зардлын тийм ээ хэдэн хувийг даатгуулагч өөр одоо мургундаа хүрч байгаа. Жишээ нь та бол энэ талаас бас нэлээд судалгаа хийсэн баг тийм ээ. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг боловсруулахын хацад бид нэр эрүүл мэндийн даатгалын бараг сүүлийн 16 жилийн санхүүгийн болон даатгалаар үзүүлж байгаа эрүүл мэндийн насан туршийн чанар ямар аам бэ гэдэг дээр бол бас судалгаа хийж үзсэн юм билээ. За энэ судалгааны дүнгээс харах юм бол түрүүн алтан жаад аргач дурдлаа өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгал нь өөрөө хоёр их үүсвэрээр санхүүж өгдөн шүү дээ. 25% даатгалаас үлдсэн хувь төрөөс. Гэхдээ эрүүл мэндийн даатгалд тэр 25 гэдэг эрүүл мэндийн даатгалыг бүрдүүлж байгаа хүн амын 1.3 сая хүн амын бүлгийн өөрөөр хэлбэл ахмад настан хүүхдүүдийг төр даах хүн амын бүлэг гэдэг байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн төлж байгаа шимтгэлийн хэмжээ айгүй бага байгаа тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ мэдж байгаа шимтгэл төлж байгаа ажил олгогч болон ажилчнууд хэдэн төгрөг сардаа эрүүл мэндийн даатгал төлж гинөө. Тэгвэл төр даах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээ түнтэй харьцуулахад хэдэн төгрөг байна вэ? 17-аас баруун зарим 20% бага төлж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэс үүдээд магадгүй энэ хувь харьцааны хувьд бол ялгаатай шин чанарууд байна уу гэж үзэж байна. Ягаад тэгэхээр зэрэг тусламж үйлчилгээний бодит төртөг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн их усүртэй уйлдуулж үзье гэвэл энэ бас нэг заг ялгаануудаас гараад энийг бас үзэх хэрэгтэй болов. За судалгаанаас бас харахад энэ хоёр их усүрийг түрүүний алтан дээр дарга хийснээр нэг худалдаа авагчийн тогтолцооны хэлбэрт оруулах орчин хэцүү орчин өөр ямар байгаа юм бэ гэдэг дээр би бас судалж үзсэн. Нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, сангийн яам, эрүүл мэндийн яам хамтарсан санхүүжилтийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн стратеги гэж эргэцэн баримтчийг бас баталсан байна лээ. Энэ баримтчигт бол бас л яг энэ саяхан ярьсан бүхэл асуудыг тусгагдсан байгаа. Тэгэхээр магадгүй өнөөдөр бид нар энэ гишүүдийн өргөн барьсан хуулийн үндсэн гол концепцуулаад байгаа нэг худалдан авалтын тогтолцоо бие даасан байгууллагын эрхцэн орчин бас тодорхой түвшинд бас би болж байгаа мó цаг нь бас байгаа мó би бүрдсэн байгаа мó гэж бас харагдаад байна л да. Тэр санхүүжилтийн стратеги дотор нэг худалдан авалтын тогтолцоог үе шаттайгаар хийнэ. 2012-аас 14 онд энэ тогтолцоонд бүрэн шилжих юм аа. Гэсэн өөрөө зарим зарцуулах хэрэгтэй байх эрхцэн нөхцөлийг одоо жишээ нь юу гэж ойлгож байна те. Жишээ нь одоо би өнөөдөр дэдраас асууад байна л да. Цахим картаар дамжуулаад өөрөө одоо санхүүжилтийн гүйцэтгэлд хяналттай байх боломжтой нэгдэд. Хоёрдугаар өөрөө тэр сая 112 мянган төгрөгөө чухам яг ямар эмчилгээ үйлчлэгээр зарцуулахаа даатгуулагч өөрөө мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Би энэ дээр нэг арай жоохон өөр бодолтой байна л да. Яагаад тэгэхээр мөнгө өвчтнөө дагаж явна гэдэг нэг тогтолцоо таны хэлээд байгаа бол яг тийм л байна л да. Тэгээ энэ бол давуу тал нь юу гэхээр өвчтөн бол хүн бол эмнэлгээ сонгох давуу талтай. Эмнэлгүүд бол өрсөлдөх боломжтой. Нөгөө талаараа бол энэ үр ашиггүй байдал бас хүргэдэг. Яагаад тэгэхээр өвчтөн хүний сонголт зүв байдгүй. Нөгөө эрүүл мэндийн салбар гэдэг бол тий хүн өөрийнхөө өвчнийг өөрөө хизээж мэдэхгүй. Тэрийг эмч мэддэг байхгүй. Нөгөө талаар бол хүн ямар эмнэлэг нь надад хэрэгтэй вэ гэдгийг бас өвчтөн хизээж мэдэхгүй. Тэрийг бол зөвхөн эрүүл мэндийн салбар эмнэлэг нь өөрөө мэддэг. Тэгэхээр ийм нөхцөлд бол хүн даатгалынхаа мөнгийг бариад одоо саяны хэлдэг гутлах гэж байгаа мөнгөө бариад яваад энэ гутлуу гэдэг шиг энэ эмнэлгүүд асар өрөлгөн тогтолцоо болдог байхгүй. Нөгөө талаар бол тэр сая 800 гэдэг сая 100 шиг байгаа бол энэ бол заавалчгүй тэр хүн үрэх ёстой мөнгө бол огт биш. Яг л эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг бол эрэлт биш, энэ бол хэрэгцээнд дээрээ тулгуурлана. Нэгснэ өнөөдөр надад хэрэгцээ байхгүй бол би тэрийг үрэх гэж гүйх шаардлага юусаа байхгүй. Тэгэх юм бол энэ харин набрд энэ бүр алдагталт орно. Харин хэрэгцээ нь одоо байгаад ирэх юм бол тэр хүнд нь хэрэгцээтэй тусламжийг өгөх тийм л тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ координацийг хувь хүн өөрөө одоо мөнгөө бариад явдаг энэ тогтолцоогоор бол бүрдэхгүй. Харин энийг тэр худалдан авагч байгууллага гэд бидний яриад байгаа нэг байгууллага зохицуулж ээж болж байгаа байхгүй. Яг зөв нэг худалдан авагч авалтын тогтолцоон шилжүүлэх үр дүнг бол ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр өөрөө чи яриад байгаа тэр эмнэлгийн байгууллагын гүйцэтгэж байгаа үүрэг орол өнөөдөр яг даатгалагч дээрэлт хэрэгцээг хангаж чадчихна үгүй. Тийм. Тэгтэл одоо өнөөдөр яагаад одоо чинь Тайландын Бумранград гэдэг эмнэлэгт жилд одоо би саяхан нэг явуулсан. Жилдээ 20 эдэн сая долларын эмчилгээ үйлчлэгээ зөвхөн монголчууд эндээс авч байгаа байхгүй. Тийм. 20 гаруй сая долларын эмчилгээ үйлчлэгийг яагаад монголчууд тийшээ тэр 20 гаруй сая доллараар хармаалаад яваад байгаа. Гэтэл өнөөдөр яагаад Монголд тэр одоо эрүүл манай эмчилгээ үйлчлэгийн салбарын үйл ажиллагаа яагаад Бумранградын хэмжээнд хүрэхгүй байна.
А бумранг грант гэх тэр имлэг нь болохоор яадаг юм гэхээр яг л гүйцэтгэлээр санхүүжт юм байна. Тэнд эмчтэр ороод 10 минут суувал $500 төлнө, 20 минут суувал $1000 төлнө. Өсөд яг л авчгаа үйлчлэгээнд таарсан төлбөрөө шууд тооцдог. Зарчим үйлчилж байгаа байхгүй. Гэтэл тэнд илүү үр дүнтэй. Ягаад гэвэл тэнд нөгөө эмнэлгийн эмч ажилтан тэр тоног төхөөрөмж орчин ах бол маш өндөр түвшинд тий. Тэгэхээр тэнд бол одоо жишээ нь өвчтөн буюу одоо даатгуулагч тэнд бол одоо очихдоо нэгдүгээр асар өндөр итгэл найдар тээж очиж байгаа тий. Би ямар ч одоо байсан тэгэл одоо надтай цугуулсан хоёр хүн хоёулаа зүгээр яг өвдсөн өвчин байхгүй. Ерөнхий шинжилгээнд орох гэж очиж байгаа байхгүй. Одоо 40 гарцсан 50-40 улсууд жилд нэг удаа ерөнхий шинжилгээнд заавал орж явах хэрэгтэй гэдэг үднэс л очиж байгаа байхгүй. Гэтэл тэр одоо хоёр хүн маань үндсэндээ нэг $3,000 шинжилгээнд ороод гараад ирчихсэн. Тэр бүрэн ерөнхий шинжилгээнд орж байгаа тийм. Тэгтэл тэнд ингээд явж байхад бол маш олон монголчууд явж байгаа. Тэгэд нэг хэсэг нь үнэхээр өвдсөн зовсондоо явж байгаа. Нэг хэсэг нь өвдөж зовхоос урьдчилан сэргийлсэн үзлэгт орох гэж явж байна. Тэгээ эн чинь өөрөө юг харуулдаг байгаа. Би тэгэхээр эндээс юг илүү тодорхой харсан гэхээр гүйцэтгэлээр тийм ээ яг бодит үр дүнтэй санхүүжилт нь илүү чухал юм байна. Тэгэхээр нэг өөр даатгуулагч өөрөө би мөнгөө юунд зарцуулахаа би гэдгийг мэддэг байх тэр эргэцэн тогтолцоо бий болгож өгөх юм бол энэ шудраг байх юм байна. Тэр гүйцэтгэлээр өнөөдөр одоо тэр нэг хүрээ гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо шин дархны иргэн бол дарханд л үзүүлэх хэрэгтэй тийм ээ. За Баянгол дүүргийн иргэн бол одоо Баянгол дүүргийн 7 дугаар төв эсвэл одоо нэг хэсэг нь 3 дугаар эмнэлгийн нэг амлалтаараар одоо үзүүлэх хэрэгтэй ч гэдэг юм. Тэгээ өөр эмнэлэгт очихоор үздэг тийм ээ. Эсвэл нөгөө ямар нэгэн маягт заягт бүглүүлж явдаг. Тэгэхээр энэ тэр хоёр уруу шидлэн эмнэлэг харьяал харгалцахгүй. Үгүй энэ гэхдээ хоёр уруу зүйл холигдож яригдаад байна л да. Тэгэхээр би зүгээр энд юу хэлэх гээд байгаа анхан шатны эмчилгээ үйлчлэгээ авах хүрээ жишээ нь одоо өнөөдөр манай өрхийн эмнэлгүүдийн чадвах ямар байгаа вэ тийм ээ. Өрхийн эмнэлгүүд бол үнэхээр нэг үлэхэд тэнд ажиллаж байгаа эмч сувилагч нарын одоо тэр үнэхээр хий бүтээтэй бас нэг болгочихъя гэсэн сэтгэл дээр тогтоод байгаа болохоос өнөөдөр манай өрхийн эмнэлгүүдийн чадвах тэр өндөр түвшинд бэхжиж чадаагүй л байгаа байхгүй тэр тоног төхөөрөмж одоо тийм ээ. Гэхдээ энэ бүгд дээр би зөвөр энэ үрэлгэн энэ одоо даатгалын тогтолцоо цаашдаа ингээ хадгалаад байх юм уу? Одоо яг тэр нэг удаа тогтолцоонд шилжүүлэх асуудал гэдэг. Тэгээ энэ маань их маргаантай байна л да. Тэгээ яг өөрөө ч хувьд бол нэг арай өөр байр суурь байна. За тэгээ сонсоо тийм. Яагаад тэгэхээр айгүй олон асуудлыг та хольж одоо та яг би мэрэгжлийн хөний үүднээс л надад тийг санагдаад байна л да. Тэгээ би нэг тайлбарлах гээд үзье. Би зөвхөн даатгалын үүднээс л яриад байгаа. Та эргэн хөний үүд яриад байна. Эргэн хөний үүд яриад байна тий. Эрүүл мэндийн байгууллагуудын одоо хүчин чадал муу байна гэж энэ өргөчтөр одоо бөмбөрөн грантчтэр манай эмнэлгүүд энэ бол үнэхээр санхүүжилттэй холбоотой байна. Яагаад тэгэхээр би танд ганцхан бодит жишээ өгөх үү? Өрхийн эмнэлгүүд нэг иргэндээ 700,000 төгрөг жилд авдаг гэж боддоо та. Тэгээ таны муулж байгаа одоо голж байгаа өрхийн эмнэлэг 7,000 төгрөгийн төсөвтэй өрхийн эмнэлэг яаж тэр хүнд одоо 100% эмчилгээ одоо яг анхан шатны тусламжийн багцыг үзүүлэх вэ? Тэгээ манай дээр бол нэгдүгээр муулаагүй тийм. Муулаагүй. За жишээлбэл чадвар муутай гэж. Ингээд чадвах нь шаараа одоо өрхийн эмнэлгийн эмчнэр маань яг хариуцж байгаа тэр иргэдтэй хүрч ажиллахад маш хүнд байгаа. Хүнд байгаа. Яагаад тэгэхээр 7,000 төгрөгийн тогтолцоо буруу байгаа. Буруу байгаа тий. Тэгээ 7,000 төгрөгийн санхүүжилттэй хүн бол эмнэлэг бол яг хөглөр хамгийн нэн тулсан нялх нойтон одоо бага насны хүүхэд жирэмсэн өндөр наснд байгаа л харьцжээвэл одоо дээдийн заяа болчиход явж байгаа. Уучлаарай цаг их байгаа болсон. За 1 минут төлдөө. Тэгээд одоо эмнэлгийн нөгөө эмнэлгүүд маань өөрөө бол одоо шилбэл нэг 120,000 төгрөгийн санхүүжилтээр одоо нэг хүнийг бол эмчилж байна гэсэн ийм тооцоо байдаг байхгүй. Энэ бол яг бодит өртөгтэй тооцоход бол асар бага байдгийг. Тэгэхээр эмнэлгүүд бол тэнд чанартай тусламж үзүүлнэ гэхээсээ илүү яаж мөнгөө хүргэх үү гэдэг асуудал асар их байна. Тэгэхээр эмнэлгийн байгууллагыг өнөөдөр чанаргүй байна, юу вэ гэд хэлэхдээ хамгийн эхлээд энэ санхүүжилтийн тогтолцоотой нь уялдуулаад нөгөө талаар бол эмнэлэг өөрөө бие даасан байдал асар муутай байгаа. Өөрийнхөө санхүүгээ зөв мэдэж одоо зарцуулах хэрэг байхгүй шүү дээ. Нэг зардлын төсвийн зарлын зүйлээс нөгөөх рүү шилжүүлчих хэрэг байхгүй. Энэ халаалтан дээрээс мөнгө хэмнэгдлээхэд би нэг цалин болгоод өгчих гэсэн хэрэг байхгүй. Төрийн сан гэж нэг юмний гарт байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо хэрэв энд нэг худалдаа өгчин тогтолцоо байхгүй болчиход. Нэг худалдаа өгчин тогтолцоо бий болно гэдэг чинь худалдаа өгч гэдэг нь даатгалын байгууллага. Нөгөөх нь эмнэлэг хоёр яг одоо хоёр ижилхэн одоо эрхтэг одоо эрх мэдэлтэй партнерууд яг зах зээлийн харилцаагаараа хоорондоо гэрээлэх асуудлыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эмнэлэгч бие даагаад авсан мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй байна.
одоо ариутгалын байцыг хаанаас авах вэ гэж сангийн ам руу яриад ах шаардлагагүй. Уучлаарай. Тэгээд энэ цаанаас шаардаад байна. Ягаад гэвэл цаг дуусч байгаа учраас тэгээд ганц цаг дараа 40 хоног 20 секунд нагтах цаг нь дуусчих. 2 секундэд үү? 20 секунд. За иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилсэн найруулга бол мэдээж одоо цаг үе бас одоо бүр тулгамдсан зайлшгүй орох хэвээр юм чухал асуудал. Тэр энэ дээр зүгээр яг энэ ажлыг бас эрхэлж байгаа энэ аюуныхаа хүрээнд ингээд бодоод үзэхээр өнөөдөр даатгалын тогтолцоон тэгш хүртээмжтэй дээрээс нь одоо нэгэн даатгалагч мөнгө төлсөн бол өөрийнх нь одоо зайлшгүй тэр чин даатгалагч яаж байгаа юм бэ? Эрсдлээ хуваалцуулах гэж төлж байгаа тийм. Эрсдэлд өртсөн үедээ нэг шимтгэлээ төлсөн учраас өөрийнхөө сэтгэл ханамжид нийцсэн тийм тусламж үйлчлэгээ өөрийгөө тийм тусламж үйлчлэгээ авах хэрэгтэй. Тэгээ энийг одоо энэ тусламж үйлчлэгээ даатгалын байгууллага худалдаж авах хэрэгтэй. Энэ утгаараа энэ хуулийн шинжилсэн найруулга маань даатгалагчийнхаа төлөө дээрээс нь тэгш гэдэг маань юу хэлж байгаа нөхөр даатгалын харилцаанд оролцож байгаа тэр хүмүүс маань төлж байгаа шимтгэлийн хувьд бас арай жоохон ойролцоо төвшөнд байх тий. Тэр хариуцж байгаа иргэд гэж энэ улсын төсвөөс 10 тэрбум төгрөг жилдээ өгдөг. Энэ маань эргээд гарч байгаа зардлын 60% энэ хүмүүс одоо эзэлдэг. Тэгэхээр энэ шимтгэлийн асуудал бас яригдж байгаа. Тэм учраас энэ хоёр талаараа тийм нэг талаар шимтгэл нөгөө талаар чанартай тусламж үйлчилдэг. За уучлаарай ингээд цаг дуусах учраас шаардаад байна. Тэгээд өнөөдөр бидний сэдв маань цагтаа магтсангүй. Тэгээд энэ сэдвээр одоо дараа бас дахиад одоо ярилцах боломж биднэрт гарна. Тэгээд энэ талаар ер нь одоо иргэд даатгалагчтай бас санал бодлоо чөлөөтэй солилцож өнөөдөр цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээ бидний өнөөдрийн одоо тэтгэврийн зөрүү арилгах хууль болон ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулийг та дэмжиж гэнэ үү гэсэн энэ асуултанд нийтдээ одоо 368 хүн оролцсон байна. За энэс одоо 359 хүн бол дэмжиж, 9 хүн бол дэмжээгүй байна. Тэгээд одоо 90 гаруй хувиар тийм ээ дэмжсэн юм үзүүлэлт гарч байна. Тэгээд ер нь бол одоо өргөн барьсан буюу одоо батлагдсан хууль маань ямар ч байсан олон түмний дэмжлэг хүлээж байгаа юм байна гэж ингэж ойлголоо. Ингээд та бүхнийхээ цаашдаа ажилд амжилт хүсье. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон нийт үзэгчдтэй баярлалаа. Сайхан амраарай. Дараагийн 7 хоногийн лав гараг хүртэл түр баяртай.